Өчигдөр минь хүргийн үзэгчтэй Хүндэрхан мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Хэрлэн суманд өрнөсөн үйл явдлын мэдээг та бүхэндээ хүргье. Эхний мэдээнд анхаарлаа хандуулна. 21 аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын үйлчилгээ цахимд шилжиж байхдаа холбогдуулан Хинтээ аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас цахим үйлчилгээг иргэдэд сурчлах үйл ажиллагааг өнөөдөр Зүүн бүсийн эвт худалдааны төвд зохион байгууллаа. Одоогийн байдлаар 17 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой бөгөөд улам боловсронгуй ил болсноор олон төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой хэмээн албаныхан мэдээлж байна. За газрын харилцаагийн цахим шилжилт аян 21 аймаг 9 дүрэгт одоо нэгэн зэрэг бас шилжиж байна. За Хинтээ аймгийн тухайд ч бас өнөөдөр бас шилжиж байгаа таатай мэдээллийг та бүхэндээ дуулгая. Та бүхэн одоо цахимаар за энэ зүйлийг хэвлэж авах хүсвэл Хинтээ аймгийн эвт худалдааны төвийн Монголио сурчлах төв болон Хэрлэн сумын засаг даргын тамгын газар болон газрын харилцаа барилга хот байгуулалтын одоо газраас та бүхэн одоо гэр зүйлүүд авах боломжтой. За иргэн одоо 5 дахь багийн иргэн маань өнөөдөр газраас өөрийн гэсэн өмчлөлөө авч гэрчлэгөө болон кадастрын зураг за мөн одоо газрын одоо гэрээгээ одоо 5 минутын дотор хэвлж авсан ийм одоо зүйлийг та бүхэнгөө сурчлаа. Тэгэхээр иргэд маань та бүхэн ямар нэгэн байдлаар цаг хугацаа орон зай үл хамааран за өөрт ойрхон байгаа энэ цэгээр дамжуулан газартай холбоотой 17 төрлийн одоо үйлчлэгийг нэгэн зэрэг нэг дороос авах боломжийг бас бүрдүүлж байгаа юм байна шүү. Газар зохион байгуулалт хот төлөвлөлтийн цахим системийг ашиглан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй цахимаар танилцах, санал өгөх, газрын биржийн цахим системд Монгол орны аль ч аймаг сумаас хандан газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгуулалтанд оролцох, газрын кадастрын мэдээллийн сан, дан системээр дамжуулан хандаж өргөдөл гаргах, газар эзэмших, эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар эзэмшүүлэх гэрээ зэрэг бүхий л баримт бичгийг цахимаар хүлээн авах боломжтой болоод байна. За ер нь бол газрын харилцаатай холбоотой асуудал Монгол улсын хэмжээнд бас нэлээдгүй яригддаг. За газрын алба хүн сурталтай байна, чирэгдэлтэй байна. Үйлчлэгээ нь бол бас ил тод нээлттэй биш байна гэдэг. Тэгээ энэтэй холбоотойгоор бол 2021 оныг газар зохион байгуулалт геодез зураг зүүн газар газрын харилцаа цахим шилжилт за нэрэмж жил болгон зарласан байгаа. За сүүлийн жилүүд ялангуяа энэ газрын харилцааны төрөөс үзүүлж байгаа үйлчлэгийг бол ер нь бол цахим болох гэд нэлээдгүй олон одоо мэдээллийн сан системүүдийг бол бий болгосон. За үүний нэг нь бол энэ газрын удирдлагын нэгдсэн цахим систем. За дотроо бол 3 цахим мэдээллийн сан, 5 цахим мэдээллийн системээс бүрдэж байгаа. За газар gov.cg гэдэг портал вебсайт. За нөгөө талдаа бол гар утсан дээр иргэд маань газар аппликейшнийг суулгаад газрын харилцааны одоо 17 төрлийн үйлчилгээг бол шууд орон зайнаас үл хамааран авах боломжтой болчих. За ялангуяа газрын гэрээ гэрчилгээ, кадастрын зургийг бол хэвлж авч байгаа маань бол маш их том давуу тал болж байна. Иргэд бол газрын салбарын харилцааны салбарын үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай болгож байна. Дээрээс нь цаг хугацаа санхүүгийн хувьд бас хэмнэж байгаа. Цахимаар одоо газрын гэрээ гэрчилгээ, кадастрын зургийг бол хэвлж авахдаа хуучин үн цаасан дээр хэвлж өгдөг байсан. Банкнд тодорхой хэмжээний мөнгийг бол тушаадаг байсан бол өнөөдөр шууд одоо үн төлбөргүйгээр цаг хэмжсэн одоо нэг 5 минутын л ажил одоо хугацаа бол зарцуулж байна. За ийм системийг бол нэвтрүүлээ явж байна. Аймгийн даргын Хинтээ 2024 үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн төвтэй төрийн үйлчлэгээ арга хэмжээг за төлөвлөн хэрэгжилтийг бол хангаа ажиллаж байна. За үүний өрөөнд бол за төрийн албан агчдын сахилах хариуцлагыг сайжруулах, за мөн төрийн албан агчдын мэдлэг боловсрол ур чадварыг дээшлүүлэх, за мөн иргэдэд төрийн үйлчлэгийг за чирэгдэлгүй шуурхай хүргэх зорилгоор нэлээдгүй олон төрлийн ажлыг бол за аймгийн стран хамгын газар, за түүнийг дэрэгт хэрэгжүүлэгч агентлаг төрийн байгууллагууд хамтран бол зохион байгуулан ажиллаж байна. За тухайлх юм бол за Монголио цахим систем байгаа. За үүнийг за аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд за Монголио системийг нэвтрүүлэх багийг за аймгийн даргын 2021 оны 01 цахимжаар одоо байгуулан ажиллаж байна. За энэ дээр бол бүх төрлийн байгууллагууд за мөн сумдад бол за багийн гишүүд бол ажиллаж Монголио системийг сурталчлах. За мөн иргэдийн гар утсанд за Монголиогийн аппликейшнийг суулгаж за үйлчлэгээ авах чиглэл зааврыг өгөх. За дээр нь мөн адил одоо төрийн үйлчлэгээ нэгдсэн төв байна. За энэ дээр мөн Монголио сурталчлах цэгийг за 2021 оны 6 дугаар сард бас бид бүхэн байгуулан ажиллаж байна. За уг цэгээр бол өнөөдрийн байдлаар нэг 200 орчим иргэн бол
За одоо утсан дээр аппликейшн татчих авч ийм одоо зааварчилгаа авсан байна. Тус цагийн ажилтнаар бол. За дээр нь 18 сум. За мөн одоо Бэрх хотод за хур систем буюу ийм Монголыг нэг төрөл болох одоо цахим үйлчилгээг бүх сумдынхаа тамгын газартай байршуулад за иргэд тус системээс 50 гаруй төрлийн үйлчилгээг цахимаар авах бас ийм боломжийг бүрдүүлээд ажиллаж байна. За Хинтээ аймгийн Хэрлэн сумын иргэд өөрт ойрхон байрлах дараах 3 цэг болох зүүн бүсийн эвт худлааны төв болон Хэрлэн сумын засаг даргын тамгын газрын харилцаа барилга хот байгуулалтын газар гэсэн байршилд суйрлуулсан тоног төхөөрөмж хэвлэгч машин ашиглан үйлчилгээгээ авахаас гадна ухаалаг утастай иргэн Монгол орны хаанаас ч үйлчилгээгээ авах боломжтой. Захиран системийг ашиглан 4-р авгийн иргэн инхтвя шинэхэн газрынхаа гэрээ гэрчилгээ кадастрын зургийг 3 мэднэтийн дотор авсан байна. Кадастрын зураг гэрээгээ гэрчилгээгээ ингээд маш хурдан авлаа штэ. Тэгэхээр өмнө нь бол маш чирэгдэл явж олон зүйлүүдийг амжуулдаг байсан бол та маш одоо хялбархан байдлаар авлаа. Тэгээд цахим шилжил танд яаж нөлөөлж байгаа вэ юм лээ? Ажил хэмээсэн ер нь энэ газар гэдэг чинь зүгээр юм байна. Тийм шилжүүлэх хийх чинь дээрээ хийх чинь үн төлбөргүй мөнгөгүй одоо яах вэ дараа авъя гэхгүй одоо аюу амар болсон байна. Ийм юм яасан эднэрт баярлж байна. Өмнө та одоо ямар нэгэн байдлаар газрын шилжүүлэлт гэрчилгээ энтрийг бол нэлээд олон шатаар одоо тэгэл юуны иргэний бүртгэл энэ төр орохгүй газар байхгүй баахан газараар орж ижил гардаг байсан. Тий. Одоо бол төргийн шуурхай айгуу сайхан болсон байна уу? Гялсал ирдөө. Хэдхэн минутанд л гараад ирж штэ тий. За баярлж байна. Таны овгнэр Гончиг дэржин ихтэй. Хэдгээр баг иргэн блэ? 4-р аг ирг. За баяр. Надад хаад энийг өгчих би. Өнөөдрийн байдлаар 17 төрлийн үйлчилгээгээр хязгаарлагдаж байгаа ч цаашид тус систем улам боловсронгүй болж хөгжих юм а. Гол нь иргэдэд цахим үйлчилгээнд суралцаж цаг зав санхүүгээ хэмнэх мэрэгчлэтний үд сахиж хүлээж суухгүйгээр өдөр тутамдаа ашиглаж сурах хэрэгтэй байна.